From the conference center in Энэ бол Salt Lake. Юта мужийн Солт Лейк Сити дэх чуулганы төвөөс дамжуулж буй Есүс Христийн хожимын гэгэнтүүдийн сүмийн жил тутмын 196 ерөнхий чуулганы Бямгаргийн өглөөний хуралдаан ба сүмийн удирдагчдаа сонгогдсон хүмүүс үг хэлнэ. Хуралдааны дуулалыг ариун сүмийн талбайн Табернаклийн найрал дуучид дуулна. Энэхүү шууд нэвтрүүлгийг Bonneville Distribution олон нийтийн үйлчлэгэнд зориулан нэвтрүүлж байна. Үүнийг гэр бүлийн болон сүмийн хэрэгцээнд ашигын бус зорилгоор хэрэглэж болно. Тэргүүн зөвлөлтөх ерөнхийлөгч Д. Тод Кристоферсон энэхүү хуралдааныг хөтлөн явуулах болно. Brothers and sisters, we welcome Ахигч нараа, бид та бүхнийг Есүс Христийн хожимын гэгэнтнүүдийн сүмийн жил тутмын 196 дахь ерөнхий чуулганы Бямгаргийн өглөөний хуралдаанд тавтаа морилно хэмээн урьж байна. Бид дэлхийд даяар чуулганд оролцож буй гишүүд болон найз нөхөддөө мэдчилж Христийн амьсны баярт болон сүмийн удирдагчдыг дэмжин батлах онцгой боломжинд бидэнтэй нэгдснээр сүнслэг урам зориг аваасаа хэмээн залбирч байна. Чуулганыг тэргүүлж буй ерөнхийлөгч Даалныхээ Оукс надаас энэ хуралдааныг хөтлөн явуулахыг хүссэн юм. Чуулганы турш бидэнтэй хамт байх ерөнхий эрх мэдлэлтнүүд, ерөнхий албан тушаалтнуудад бид талархлаа илэрхийлж байгааг хүлээн авна. Энэ хуралдааны дуулалыг ариун сүмийн талбайн Табернаклийн найрал дуучид Мак Вилберг, Райан Морфи нарын удирдлага доор дуулж, Брайан Матаяс, Андрю Ансворд нар бадрал баг бишгүр хөгжмийг тоглоно. Чуулганы найрал дуунд дуу хоолойгоо өргөхөөр Америкаас бусад орноос ирсэн гишүүд байгааг бид мэдэгдэх таатай байна. Тэд Дани, Англи, Шинэ Зеланд, Норвеги, Парагвай, Филиппин, Порто Рико, Испани, Швед, Уэльсээс ирсэн. Найрал дуучид энэ хуралдааныг сэрж мөн босцохоо дуулаар их нээсэн бөгөөд одоо өглөө боллоо дуулыг бидэнд зориулан дуулна. Нээлтийн залбирлыг далайн ахлагч Майкл Б. Стронг хэлнэ. Ерөнхийлөгч Даалныхээ Оукс дэн дараа нь бидэнд ханд үг хэлнэ.
Our righteous Father who art in heaven, Бидний хайр Тэнгэрлэг эцэг минь. Бид баяр хөөртэйгээр талархалтайгаар цугларч энэхүү ерөнхий чуулганы эхлэлд талархлаа илэрхийлэх боломжтойгоо талархалтай байна. Мөн бид башиглагчд, төлөөлөгчд мөн таны ерөнхийлөгч даалынхаа өгс төгсөн тэр хүүрэг хариуцлагад бид талархаж байна. Мөн бид түүнийг дэмжин батлах боломжтой байдагтаа талархалтай байна. Мөн таны төлөөлөгчдийг дэмжин батлахтаа талархалтай байна. Мөн Христийн амьсны баярын үеэр бид баяр хөөртэйгээр талархалтайгаар шүтэн биширч таны хүүг шүтэн биширч хүнддэх боломжтой байдагтаа талархалтай байна. Бид таны хүүгийн цагаатгагч золиослолд талархаж байна. Мөн бид таны алдарсууд авралын төлөвлөгөөнд талархаж байна. Мөн түүний энэ төлөвлөгөөг бидний хүн болгонд боломжтой болгодог таны ажил талархаж байна. Энэ чуулганы үеэр ариун сүнс биднэртэй хамт байхаар ажиллаарай. Ингэснээрээ бид удирдагдаж, заагдаж, мөн гэрчлээ аваач дуулах хүмүүсээс ариун сүнсийг мэдрэх боломжтой. Мөн үгээр дамжуулан таны бидэнд өгөх илэрхийллийг хүлээн авах боломжтой. Мөн итгэлээ илүү хүчрхжүүлж, мөн түүнийг илүү сайн дуурах боломжтой маа. Есүс Христосийн нэрээр амин. My dear brothers and sisters, Хайр дахагч нараа. Есүс Христийн хожмын үеийн гэгэнтнүүдийн сүмийн дэлхийд даярах 17 сая гишүүн болон энэхүү сүмийн гайхалтай хөгжил дэвшил урам зориг өгсөн сургаалыг сонирхож буй хүмүүсээ ерөнхий чуулганд тавтай морилно. Та бүхний ихэнх нь бид эдгээр ерөнхий чуулганыг жил бүр 2 удаа зохион байгуулдгийг мэднэ. Гэхдээ та нарын олонх нь мэдэхгүй байгаачлан өнөөдөр бидний хуралдуулж буй чуулган нь бидний нэрэлтгээр онцгой ариун хуралдаагаар эхэлж байгаа тул урд урдынхаас өвөрмөц юм аа. 100 гаруй жилийн турш энэ нь сүмийн гишүүдийн хувьд асар их ач холбогдолтой үйл явдал байсаар ирсэн. Онцгой ариун хуралдаагаар бид тэргүүн зөвлөл болон 12 төлөөлөгчийн чуулган гишүүд удаан хугацаанд үйлчилсэн бусад удирдагчийг дэмжин батлахаар чуулга бүлгүүдээрээ санал хураана. Бид үүнийг зөвхөн сүмийн шинэ ерөнхийлөгч, бошиглогч дуудагдсны дараах эхний чуулганаар хийдэг. Би энэ арга замаар дуудлага албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж байгаа удирдагчдын дунд тоологдож байгаадаа баяртай байгаа бөгөөд энэхүү чухал явдалд оролцож буй та бүхэнд талархлаа илэрхийлж байна. Сүмийн удирдагчдын хувьд гишүүдийнхээ дэмжин баталсан санал, залбирал болон туслалцаанд бид урьдчилан талархлаа илэрхийлье. Мөн Бурхны дэлхийд даярах хүүхдүүдэд үзүүлж буй агуу үйлчлэлээ үргэлжлүүлснээр Бурхан та нарыг удирдан чиглүүлж хөгжин дэвжүүлээсэ хэмээн бид залбирдаг. Энэхүү Христийн амьсны баярын үеэр би амьсан их эзний тухай гэрчлэлээ дахин баттгаж түүнийг энэ сүмийн тэргүүн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Бид энэхүү чуулганд болон та бүхэнд түүний айдслал ирэх болтугай хэмээн Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен. thank you, President Oaks. Баярлалаа ерөнхийлөгч Oaks. Ах эгч нараа. Өнөөдөр бидний цуглаад буй энэхүү ариун нандин онцгой хуралдаан ажил хэргийг явуулахыг надаас хүссэн юм. Энэхүү хуралдаанаар бид чуулга бүлгэрээ санал өгнө.
Бид чуулга бүлэг тус бүрээр нь санал хураана. Та бүхэн оролцож байгаа газартаа босож нэрийг нь танилцуулж буй хүмүүсийг дэмжиж байгаагаа илэрхийлэн гараа өргөнө. Зөвхөн та бүхнийг өрсөн үед чуулга бүлгээрээ босож саналаа өгнө. Та бүхэн дэмжиж буйгаа гараа өргөн илэрхийлнэ. Аль нэг хүнийг дэмжихээс татгалзаж байвал бид танаас гацны эрхлэгчтэйгээ холбогдохыг хүсэж байна. Хуралдаа одоо эхлэх болно. Дахин хэлэхэд зөвхөн өрсөн үед та бүхэн босож саналаа өгнө. Бид тэргүүн зөвлөлийн гишүүдээс эхлэх болно. Тэргүүн зөвлөлийн гишүүд босно. It is proposed that the first president Harris Oaks-ийг Есүс Христийн хожим үеийн гигантуудын сүмийн бошголагч, үзмэрч, илчлэгч, ерөнхийлөгчөөр дэмжин батлахыг тэргүүн зөвлөлд санал болгож байна. Дэмжиж буй тэргүүн зөвлөлийн гишүүд гараа өргөнө. that the first Сүмийн тэргүүн president зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр Henry Benning Eyring-ийг, хоёрдугаар зөвлөхөөр Дэвид Тод Кристоферсоныг тус дэмжин батлахыг тэргүүн зөвлөлд санал болгож байна. Дэмжиж буй тэргүүн зөвлөлийн гишүүд гараа өргөнө. Henry Benning Eyring-ийг 12 төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчөөр, Дитер Фредерик Угдорфыг 12 төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэмжин батлахыг тэргүүн зөвлөлд санал болгож байна. Дэмжиж буй тэргүүн зөвлөлийн гишүүд гараа өргөнө. Дараах ах нарыг 12 төлөөлөгчийн чуулгын гишүүдээр дэмжин батлахыг тэргүүн зөвлөлд санал болгож байна. Дитер Ф. Угдорф, Дэвид А. Беднар, Квинтин Л. Кук, Нил Л. Андерсон, Рональд А. Расбанд, Гарри Э. Стивенсон, Дейл Г. Рейнланд, Гэрит В. Гонг, Улисес Сорес, Патрик Кирон, Жеральд Косе, Кларк Г. Гилберт. Дэмжиж буй тэргүүн зөвлөлийн гишүүд гараа өргөнө. Тэргүүн зөвлөлийн зөвлөхүүд 12 төлөөлөгчийн чуулган гишүүдийг бошголагч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмжин батлахыг тэргүүн зөвлөлд санал болгож байна. Дэмжиж буй тэргүүн зөвлөлийн гишүүд гараа өргөнө. Тэргүүн зөвлөлийг суудалтаа сунах хэмээн урьж байна. Одоо 12 төлөөлөгчийн чуулган гишүүд саналаа өгөх болно. Бид 12 төлөөлөгчийн чуулган гишүүдийг босхийг урьж байна. Далн Харрис Оуксийг Есүс Христийн хожим үеийн гигантуудын сүмийн бошголагч, үзмэрч, илчлэгч, ерөнхийлөгчөөр мөн түүний зөвлөхүүд болон 12 төлөөлөгчийн чуулган гишүүдийг тэргүүн зөвлөлийн танилцуулж санал хураасны дагуу хамтд нь дэмжин батлахыг 12 төлөөлөгчийн чуулгад санал болгож байна. Дэмжиж буй 12 төлөөлөгчийн чуулган гишүүд гараа өргөнө. Та бүхнийг суудалтаа сунах хэмээн урьж байна. Бид далайн ерөнхий эрх мэдэлтэн бүсийн дал тэргүүлэх бишопын зөвлөхүүдээс босхийг урьж байна. It is proposed that all Далн Харрис Оуксийг Есүс Христийн хожим үеийн гигантнуудын сүмийн бошголагч, үзмэрч, илчлэгч, ерөнхийлөгчөөр мөн түүний зөвлөхүүд болон 12 төлөөлөгчийн чуулган гишүүдийг тэргүүн зөвлөлийн танилцуулж санал хураасны дагуу хамтд нь дэмжин батлахыг далайн ерөнхий эрх мэдэлтэн бүсийн дал тэргүүлэх бишопын зөвлөлийн гишүүдэд санал болгож байна. Дэмжиж буй бүх далайн ерөнхий эрх мэдэлтэн бүсийн дал тэргүүлэх бишопын зөвлөлийн гишүүд гараа өргөнө. Та бүхнийг суудалтаа сунах хэмээн урьж байна. Дэлхийд даяарх бүх патриарх, дээд прист, ахлагчаас бид байгаль газар бүрдээ босхийг хүсэж байна.
It is proposed Даалан that Харрис Оуксийг Есүс Христийн хожимын үеийн гигантнуудын сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгч, ерөнхийлөгчөөр мөн түүний зөвлөхүүд болон 12 төлөвлөгчийн чуулган гишүүдийг танилцуулж санал хураасны дагуу хамтд нь дэмжин баталгыг санал болгож байна. Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө. Татгалзах хүн байвал мөн адил тэмдэг үзүүлж болно. Та бүхнийг суудалтаа сууно гэж урьж байна. Халамжийн нийгэмлэгийн гишүүд буюу 18 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд босноо. it is proposed that Даалан Dallin Харрис Оуксийг Есүс Христийн хожимын үеийн гигантнуудын сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгч, ерөнхийлөгчөөр мөн түүний зөвлөхүүд болон 12 төлөвлөгчийн чуулган гишүүдийг саяхан танилцуулж санал хураасны дагуу хамтд нь дэмжин баталгыг санал болгож байна. Дэмжиж буй хүмүүс бүгд гараа өргөнө. Татгалзах хүн байвал мөн адил тэмдэг үзүүлж болно. Та бүхнийг суудалдаа сууно гэж урьж байна. Зөвхөн Аароны санвартан буюу прист, багш, дикны албан томилогдсон бүх хүн босноо. it is proposed that Dallin Даалан Харрис Harris Оуксийг Есүс Христийн хожимын гигантнуудын сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгч, ерөнхийлөгчөөр мөн түүний зөвлөхүүд болон 12 төлөвлөгчийн чуулган гишүүдийг саяхан танилцуулж санал хураасны дагуу хамтд нь дэмжин баталгыг санал болгож байна. Дэмжиж буй хүмүүс бүгд гараа өргөнө. Татгалзах хүн байвал мөн ижил тэмдэг үзүүлж болно. Та бүхэн суудлаа сууно. 11-ээс 18 насны залуу эмэгтэйчүүд босноо. it is proposed that Dallin Даалан Harris Харрис Оуксийг Есүс Христийн хожимын үеийн гигантнуудын сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгч, ерөнхийлөгчөөр мөн түүний зөвлөхүүд болон 12 төлөвлөгчийн чуулган гишүүдийг саяхан танилцуулж санал хураасны дагуу хамтд нь дэмжин баталгыг санал болгож байна. Дэмжиж буй хүмүүс бүгд гараа өргөнө. Татгалзах хүн байвал мөн ижил тэмдэг үзүүлж болно. Та бүхнийг суудалтаа сууно хэмээн урьж байна. Одоо бид сүмийн бүх гишүүн түүнчлэн өмнө нь боссон бүх хүнээс байгаа газартаа босхийг хүсэж байна. it is proposed that Dallin Даалан Harris Харрис Оуксийг Есүс Христийн хожимын үеийн гигантнуудын сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгч, ерөнхийлөгчөөр мөн түүний зөвлөхүүд болон 12 төлөвлөгчийн чуулган гишүүдийг танилцуулж санал хураасны дагуу хамтд нь дэмжин баталгыг санал болгож байна. Дэмжиж буй бүх хүн гараа өргөнө. Татгалзах хүн байвал мөн адил тэмдэг үзүүлж болно. Та бүхнийг суудалдаа сууно гэж урьж байна. Баярлалаа ах эгч нараа. Есүс Христийн хожимын үеийн гигантнуудын сүм удирдагчдын зүгээс та бүхэн дэмжин баталга ажлын оролцсон талархаж байна. Бидний төлөөх та бүхний итгэл залбиралд баярлалаа. prophet's voice. Одоо цуглагсад найрал дуучид одоо бидэнд хандан бид бошиглогчийг чих 50 сонсдог дуу дуулах болно. Дууллын дараа бид 12 төлөвлөгчийн чуулган ахлагч Патрик Кироновыг сонсох болно. Түүнийг үг хэлсний дараа халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн 2 дугаар зөвлөх Кристин М. И. Игч үг хэлнэ. Дараа нь 12 төлөвлөгчийн чуулган ахлагч Кларк Г. Гилберт бидэнд хандан үг хэлнэ.
just beautiful. Thank you. Гайхалтай, баярлалаа. Би 20-од наснда Лондонд Иесус Христийн хожим үеийн гэгэтүүдийн сүмд баптизм хүртэж шин шашин шүтлэгт нэгдэн ганц бие залуучуудтай найзлах болсон юм. Баптизм хүрсний дараах анхны ариун ёслолын цуглааны үеэр намайг хүмүүсийн өмнө гарч ирэхийг хүссэн бөгөөд цугларсан хүмүүсийг тойрогт болон сүмд хүлээн авч байгаагаа илэрхийлж гараа өргөхөд урьж билээ. Энэ бол миний хувьд өмнө нь харж байгаагүй зан үйл байв. Инээмсэглэсэн царайнуудыг хараад тэд намайг дэмжиж байгааг би мэдэрсэн юм. Иесус Христэд итгэх итгэлтэй болж түүнийг дагах хүсэлтэй байгаад минь тэд чин сэтгэлээсээ баярлаж байв. Сайхан миний олон шин найзыг үүнтэй адил халуун дулаанаар угтан авч тэд итгэгчийн амьдралд шилжсэн юм. 7 хоногийн дараа намайг бишоп маань дуудав. Номлогчдыг надад хичээл зааж байх үед тэр цаг гарган надтай ойр дотн танилцсан юм. Тэр сандлаа налан суугаад шогмаар алгаад цахин түүнд надад таарсан дуудлага байгаа тул уулзаж байгаагаа хэлв. Тэгээд миний талаар залбирч уг дуудлага ирээдүйд надад бас их эзний сүмд үйлчлэхэд минь тос болно гэж билээ. Тэр надад тойргийн туслах бичиг хэргийн ажилтны дуудлагыг өгсөн юм. Миний толгойд тойргийн туслах бичиг хэргийн ажилтан бие лав биш гэсэн бодол төрж билээ. Аз болоход сүнслэг нөлөөгөөр би баярлаа гэд юу хийхээс сурч мэдхийг хичээнэ гэдгээ хэлсэн юм. Надад ямар ч ойлголт байгаагүй. Дараагийн нэм гарагт сүмдэр миний дуудлагыг зарлахад намайг босхыг хүссэн. Тойргийнхныг маань намайг дэмчиг зөвшөөрч байвал гараа өргөхийг урьсан юм. Хамгийн сайхан нь цуглааны үеэр эргэн тойрны хүмүүс маань инээмсэглэн гараа өргөж шин найзууд минь сайхан сэтгэл, төвчээр, итгэлээрээ намайг дэмжинэ гэдгээ баталж байгааг би харсан юм. Миний туслах ёстой тойргийн бичигийн ажилтан цуглааны дараа над руу хурж ирээд "Патрика, дагаад яв. Би чамд яаж хийхийг харуулъя" гэж хэлж билээ. Тэр дараагийн хэдэн сарын турш бичигэргийн ажилтны жижигхэн өрөөнд олон цагаар надтай зэрэгцэн суугаад бүх зүйлийг зааж өгсөн юм. Өөр дуудлагч даган ирсэн. Бишоп маань өөр дуудлагч бас дараа нь ирсэн. Бишоп маань намайг хайраар хаж ханддаг байсан бөгөөд намайг өсөж хөгжүүлэх хийж чадна гэдэгт итгэлтэй байгаа дуудлагуудыг их эзний өдөөлтөөр өгдөг байснаас үл хэлж билээ. Би хүлээн авсан дуудлага бүрийнхээ зориг хүчийг олж харсан ба эргээд харахад бишопын өдөөлт зөв байсныг ойлгосон юм. Надад ч бас олон хүнийг дэмжин батлах боломж тохиож хамтдаа үйлчлэхийг сурч байхдаа тэднийг баяртайгаар дэмжихийг хичээсэн. Ихэнхдээ дуудлага нь тухайн хүний бэлэг, авиас чадвартай яалтчгүй тохирсон байдаг байв. Хаяа за сонирхолтой сонголт юм гэж бодох үе гардаг. Тийм байсан ч би анхны дуудлагаа хүлээж авч байснаасаа илүү эргэлзэж байгаагүй. Инээмсэглэн гараа өргөж урам зориг өгснөөр бид нийтээр зөвшөөрөх үйл явцад оролцож байгаа бөгөөд баруун гараа өргөснөөр үйлчлэхээр дуудагдсан хүмүүсийг дэмжин баталдаг. Нийтээр зөвшөөрөх гэдэг нь зүгээр нэг ёс төдий зүйл биш, харин сонгох эрх, эв нэгдэл, итгэлийн маань гайхалтай хоршил юм. Энэ бол бишопын зөвлөлийн гишүүн, залуу эмэгтэйчүүдийн зөвлөх, нэм гарагийн ангийн багш, эсвэл ганцны хүүхдийн эсхийн ерөнхийлөгч байхаас үл хамааран их эзний дуудсан үйлчлэгчдийг ажил үүрэгт нь дэмжих, хамгаалж туслах хувь хүний сайн дураараа өгч буй амлалт юм. Бид бие залбирал, хайр, төвчээр, итгэлээр дэмждэг. Бид дэмжин батлахад урьсан хүн бүрийг дэмжих тал дээр үргэлж санал нийлэх үү? Бидний санснаар тэд аврагчин адил сайн ажиллаж үйлчлэх болов уу? Үгүй л бах. Мөн бидний зөвч байж болох юм. Гэхдээ тэднийг бидний төлөө залбирах үед эв нэгдлийн чухал гүрнүүд тавигдаж эхэлдэг. Тойрог салбарт яагаад хүн бүр бие биедээ үйлчлэхэд оролцдгийг би ойлгосон. Энэ нь бидэнд Христийг болон түүний төгс хайр, даруй, номхон дүлгэн байдал, уучлал, хайр зэрэг ариун журмыг биднээс тэс өөр хүмүүсийн ачаар олж авах бүх боломжийг олгодог.
итгэл хэрхэн бэхжиж, Христийн бие хэрхэн хамтдаа холбогдож болохыг би тодор харсан. Үйлчилж буй хүмүүст маань их эзэн юу хүсэж байгааг олж харахыг хичээдэг над шиг төгс бос үйлчлэгчдээр дамжуулан тэрээр ажиллаж байгааг би харж байсан. Зарим дуудлага шаардлага өндөртэй байхад зарим нь бидэнд надаар нэмж юм хийлгэхгүй юм байх та гэсэн бодол төрүүлж магад. Та нэг хэсэгтээ хүмүүсийн нүдэнд ил харагдах үүрэгт ажилд үйлчилж болох ч дараа нь нам гүм үл анзаарагдах дуудлагад туршлага багтаа хүмүүсийг дэмжин үйлчлэлж болох юм. Дуудлага таны болон гэр бүлийн тань амьдралд гүн нөлөөлөхүйц байдлаар өөрчлөгдөх үед та дасан зохицох явцдаа их эзэнд асар их итгэж найдах хэрэгтэй болдог. Мөн онцгой нөхцөл байдлаас шалтгаалan тодорхой цаг үед дуудлага хүлээн авах боломжгүй хүмүүс байгааг би хөлөөн зөвшөөрч байна. Хэрсэн удирдагчид үүнд мэдрэмжтэй хандах бөгөөд их эзэн таны залбирлаар дамжуулан дахин үйлчлэх тохиромжтой үе мэдхэд туслана. Биднээс ямар нэгэн зүйл шаарддаг дуудлагад үйлчлэх заримдаа төвөгтэй байдгүй. Бид ядарч тойлдож эсвэл үйлчлэх хүсэлгүй болж болох уу? Бидний өргөл юу ч байсан бай их эзний тооцоолоор бол бид үргэлж өгснөөсөө илүүг авдгийг би олонтоо харсан. Аврагч Питер, Андре, Яков, Йохан нарыг өөрийг нь дагах хэмээн дуудахад тэд тэр даруйд тороо хайсан. Хэрв хамгийн тухгүй, ойлгомжгүй дуудлага юу вэ гэж асуувал Галилийн эрэг дээрх энэ дуудлагыг хэлэх байх. Гэсэн хэдий ч тэд итгэлтэйгээр дагсан юм. Сэтгэлээр унсан, ядарч туйлдсан талаар ярих ч хэрэггүй биз. Үнэн дээр олон зүйлийг үзэж мэдэрч туулсан тэрхүү анхны төлөөлөгчдөд ч гэсэн их эзний хондыг минь тижээ гэсэн зөөлөн сануулга давтамжтай урилга хэрэгтэй байв. Бидний үйлчлэл бол сонголт, бурханд өгч буй өргөл, айдслал юм. Залбирах, судраас оролцох, сүмд бас ариун сүмд шүтэн бишрэх нь итгэлийн маань өсөлт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг бүгд мэднэ. Бас итгэлээ хөгжүүлэхэд дуудлага гол үүрэг гүйцэтгэдэг бид ойлгосноо. Их эзний өгсөн дуудлага бидний өсөлт хөгжилд яг таарсан байдаг. Учир нь бид өөрсдөө даруусгаж бусдын хэрэгцээг харж тэдэнд үйлчилснээр үнэндээ бурхандаа үйлчилж байгаагаа мэдэж авдаг. Үнэндээ их эзний хувьд бидний хаана биш хэрхэн үйлчилж байгаа нь чухал юм. Энэ нь бидний хувьд ч бас чухал. Миний ярьсан тэр найзууд бүгд чин сэтгэлээсээ үйлчилсэн. Тэд итгэлийнхээ дагуу амьдрахаар бүх чадлаад ажилласан бөгөөд энэ нь эргэн тойрныхонд нь нөлөөлсөн юм. Би тэдний харамгүй үйлчлэлийн хариуд ирсэн баяр хөөргийг харсан ба энэ нь биднийг өнөөдрийн сэдвт хөтөлж байгаа. Бидэнд хамтдаа цугларан ерөнхийлөгч Даалынхээ өгсийг их эзний бошиглогч үдсмэрч ишлэгч хэмээн гараа өргөж дэмжин батлах ариун нандин боломж олдлоо. Хэрв тэр 20-30-аад наснда хийсэн сөмдөх үйлчлэлээ миний адил харсан бол тэр үед түүний оюун ухаанд сүмийн ерөнхийлөгч болно гэсэн бодлын сэжүүрч төрөөгүй гэж хэлнэ гэдэгт би итгэлтэй байна. Тэр энэ дуудлагыг эрэлхийлж авахын төлөө яваагүй. Энэ үүрэгт ажил агуу хийгээд сэтгэл хөдлөм. Даалныг дөнгөж 7 настай байхад аав нь нас барсныг би дурдахгүй бол болохгүй. Мөн түүний үнэнч шийдэмгийн ээж нь тэсвэр хатуужилтай, шаргуу хөдөлмөрч хүүг өсгөн хүмүүжүүлсэн бөгөөд тэр хүн хожим нь олны танил хийдэж даруухан амьдралаасаа 12 төлөөлөгчийн чуулгын гишүүнээр үйлчлэхээр дуудагдсан. Өнөөдөр 42 жилийн дараа бид түүнийг их эзний тэргүүн төлөөлөгчөөр баярлан дэмжин баталж байна. Тэр төгс биш ч гэлээ. Их эзний хөтлөх моторт итгэн дахин энэ дуудлагыг бүх зүрх сэтгэлээрээ хүлээн авч байгаа билээ. 1880 оноос хойш бид ийм ариун нандин зорилгоор цуглардаг цаг мөчийг онцгой ариун хуралдаа гэж нэрлэсэн. Өнөөдөр бол зорилгын хувьд яа харахгүй онцгой ариунаас гадна сүмээрээ нэгдэн цугларч нийтээр зөвшөөрөх эрхээ эдэлж буй талархлаар дүүрэн баяр баясгаланд өдөр юм. Бид ерөнхийлөгч Өгсийг дэмжихэд бэлэн байгаагаа итгэл, үнэмшил, залбирлаараа илэрхийлсэн.
Ичлэлээр өгөгдсөн журмын дагуу удирдахаар сонгогдсон хүнийг дэмжих эсвэл дэмжихгүй байх эрхээ хувь хүн бүр бусдын адил эрүүл ухаанаар ёслол төгөлдөр хэрэгжүүлэх эрхтэй байсан. 12 настай Иесусыг ариун сүмд зааж байхад нь эцэг эх нь олоход тэр тэдэнд өөрийн эцгийн гэрт байна гэж хэлсэн. Бид ч бас тэгж чадна. Ямар ч дуудлага байлаа гэсэн даруухнаар чин сэтгэлээсээ түүний хүүхдүүдийг дэмжин тайтгаруулж түүний сайн мэдээг хуваалцах хүслээр хүлээн авах үед дуудлага нь түүний ажил болдог. Бид сүнслэгээр өдөөгдсөн дуудлагад үйлчлэхдээ зүгээр нэг даалгавар биелүүлэх биш, дэлхийн аврагчтай түүний хязгааргүй гитлэгийн ажилд нэгддэг. Түүнд та бас бие хэрэгтэй. Түүний ажил хэрэгт үйлчилж байхад амьдрал хийгээд бүх зүйл илүү сайхан байдаг. Иесус Христийн нэрээр Амен. In my first ерөнхий чуулганаар анх үг хэлэхдээ аврагчийн цаадгалын хувиргагч хүч аавыг минь хэрхэн өөрчилсөн талаар товч болцсон. Өнөөдөр би тэр өөрчлөлт хэрхэн эхэлсэн талаар арай дэлгэрэнгүй ярмаар байна. Аавын минь амьдралын маш хүнд үед хоёр тохиноологч ах түн дээр ирж уулзсан юм. Тэдний нэг нь эхнэр бид хоёртай хамт ариун сүм яваач хэмээн аавыг минь урахад аавч урилгыг хүлээн авсан. Тэд 7 хоног бүр түүнийг машинаар ирж аваад их эзний өргөнд шүтэж үйлчлэхээр зэрэгэлдээ хот руу явдаг байв. Ийн 3 жил өнгөрсөний дараа аав минь ариун сүмийн ажилтан болохоор шийдсэн юм а. Тэр үед аав минь өөрчлөгдөж байсныг би сандаг. Тэр бусдын хэрэгцээг олж харж санаа тавьж эхэлсэн. Тэр бас эрүүл мэндэд илүү сайн анхаарал тавьдаг болсон. Түүнчлэн тэр бурхантай харилцах мөн амьдралд нь байгаа бүх харилцаандаа санаа тавьж эхэлсэн юм. Өөрчлөлт бодтой байв. Сүнс түүнтэй хамт байх болсныг би мэдэрсэн. Аавд минь тусалсан энэ тохиноологч хос ажиллагдах болтугай. Тэд түүнийг яаж амьдарч байсныг шүүгээгүй. Тэд түүнтэй хамт алхаж, бурхантай харилцаагаа хөгжүүлэхэд нь тусалсан. Тэд одоо ч аавын минь хамгийн дотны хайртай найзууд хэвээр. Аврагч эдгээр даруухан үнэн шав, төөрөлдөж сэтгэлээр унсан хүнд чимээг өхөн тохинулсны ачаар манай гэр бүл мөнхөд ажиллагдсан. Бид сүнслэгээр өдөөгдсөн өрөг даалгавраараа дамжуулан мөн өдөр тутмын харилцаандаа тохинулахаар сонгохдоо хэн нэгний аав эгч дүү хүүг ажиллан тусалж байдаг. Бид тохинулахдаа биенийхээ залбиралд хариулж тусалдаг. Бид бол аврагчийн мотор билээ. Энэр нэгүүлсэх сэтгэлээр тохинулснаар манайх шиг гэр бүлээгэдэг ажилласан бүх хүнд би ямар их талархдаг гэж. Гэрээнүүдээс сахиж бусдад тохинулахыг хичээж байгаа таныг болон таны бэрхшээлийг их эзэн мэдэж байгааг би мэднэ. Түүнд үйлчлэх итгэлээ хэрэгжүүлэх үед тэр таныг болон таны гэр бүлийг ажиллан бурханлаг тусламж авах амласан. Бид хүснээр хэцүү эсвэл зүрх шимшим нөхцөл байдлыг засаж чадахгүй байж магад. Зарим өөрчлөлт нь бидний хийх ажил биш. Гэхдээ бид аврагчийн адил хайрлаж тохинулахаар сонгож чадна. Сүнсээр тохинулах нь бидний болон бидний тохинулдаг хүмүүсийн амьдралд аврагчийн эдгэрлийг урьдаг. Бид тохинулах үедээ амар амгалан тодорхой байдал эдгэрэл зорилгыг олдог. Бид тохинулах үедээ аврагчийг олдог. Энэ бол бурханлаг загвар юм. Тохинулал гэдэг нь үнэндээ аврагчийн адил бусдыг хайрлаж халамжлахыг хэлдэг. Энэ бол оршихуйн нэг хэлбэр. Бидний аврагч Иесус Христийн зам юм. Энэ бол хөтөлбөр эсвэл шалгах чагсаалт биш ээ. Тохинулал бол бурхныг төдийгүй түүнийг дагснаар бидний болж чадах хүний мөн чанар юм. Биднийг тохинулахад дууддаггүй, мөн үнээс чөлөөлдөггүй. Энэ нь баптизм хүртэхтэй мөн ариун сүмд байгуулсан гэрээнүүдэд биелүүлэхийн нэг хэсэг юм. Бид аврагчийн нэрийг өөрсөдөө хүлээн авах гэрээ байгуулсан. Бид амьдралаа түн зориулж золиослох үедээ түүний адил болдог. Бид түүний адилаар тохинулах үедээ түүний адил бодож, мэдэрч, хайрлж эхэлдэг. Тэнгэр дэх эцэг маань хүүхдүүдийнхээ хувийн хэрэгцээнд нэг нэгээр нь тохинулсаар ажиллааг үүсдэг. Аврагч мөнх бус амьдрал дах тохинуллынхаа үеэр нэгийг энэрэн ажиллаж, эдгэж халамжлах энэ загварыг бидэнд олонтоо харуулсан.
Тэр биднийг ч бас үүний адил хийж хувь хүнд өөрсдөд нь тохирсон арга замаар буюу Бурхны хайрыг бидэнд мэдрүүлэх замаар тогтнуулахыг урьдаг. Тэр биднийг хайрлаж анхаарч байгааг мэдрэх үед бүх зүйл өөрчлөгдөг. Бид нэгийг ажиллах үед бүгдийг ажилладаг. Аврагч өөрийн цагаатгаж золиосоор дамжуулан мөн та бидний хэрэгцээнд тааруулан тохинуулж эдгээдэг бурханлаг чадвараараа дамжуулан хүн бүрд чиглэсэн Бурхны хайрыг харуулдаг. Биднийг аварч бурханлаг тусламжийг хүлээн авах боломжийг олгохын тулд Иесус Христ бидний нүглийн төлөө үгээр хэлшгүй их зовж цагаатгахаар сонгосон. Хариуд нь бид түүнийг хайрлана гэсэн баталгаа байгаагүй ч тэр энэ бүхнийг хийсэн. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Иесус Христ бидний төлөө өгснээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан. Тэр та биднийг ийм л хайраар хайрладаг. Мөн тэр биднийг нэг нэгнээ ийм л хайраар хайрлаасаа гэж хүсдэг. Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн би биенээ хайрлах тун гэсэн тушаалыг би та нарт өгч байна. Бид бас түүний зарилгуудыг сахиснаар мөн өөрсдөө төгс бус тэдэнд тохинуулснаар түүнд хайраа харуулдаг. Бид аврагчийн адилаар Бурхныг болон бие биеэ хайрлахаар буюу золиослж өөрчлөгдөх арга замаар хайрлахаар энд ирсэн. Энэ арга зам нь бидэнд хамгийн агуу аз жаргалыг авчрах болно. Аврагчийн цаатгалаар дамжуулан бид боломжгүй мэд санагдах арга замаар хайрлаж чаддаг болно. Ахлагч Күг бидний Бурхныг болон хөршөө хайрлах хайр нь бидний сүнсний нөхцөл байдлын эцсийн шалгуур юм гэж заасан. Тохинуулахыг сонгох нь үргэлж таатай эсвэл аятайхан байдаггүй. Энэ нь золиос, итгэл, эмзэг байдал төдийгүй Бурхныг ялахыг зөвшөөрөх үед бүх зүйл болж бүтнэ гэдэгт найдахыг шаарддаг. Биднийг төр зогсоод альва зүйлээс илүүхэн нэгийг халамжлахыг сонгох үед түүний сүнс болон хайр бидний дотор орох бөгөөд өөрт хэрэгтэй амар амгалан ойлголтыг хүлээн авч чадна. Тэр нэг залуу эгч хүмүүс хэрхэн хандахыг мэдэхгүй учраас тохинуулахдаа ихэвчлэн сандардаг хаваалцч билээ. Намайг түүнээс яаж тавширдаг вэ гэж асуухад инээмсэглээд намайг явж очиход нөхцөл байдал ихэвчлэн миний бодсноос хамаагүй дээр байдаг гэж хэлсэн юм. Тэр эмэгтэй итгэлээ хэрэгжүүлдэг бөгөөд их эзэн түүнд тусалдаг. Бид итгэлээр тохинуулахдаа ганцаараа явдаггүй. Их эзэн бидэнтэй хамт байдаг. Тэр өөрийн зарилгалсан тэрхүү зүйлийг биелүүлэх арга замуудыг бидэнд өгөх болно. Үүнд гэрэнүүдээ сахих үед өгөгдөх Бурхны санварын хүчний адислал өөрөг даалгавраар мань дамжуулан түүний төлөөлөх түүний санварын эрх мэдэл багтдаг. Их эзэн бидний тохинуулдаг хүмүүсийн зүрх сэтгэлийг мэддэг. Тэр таныг ч хайрладаг. Тэднийг өөрсдөд нь хэрэгтэй арга замаар ажиллахад тэр танд туслах болно. Бидний тохинууллын өөрөг даалгаврын ач холбогдлын талаар бодоод үзтээ халамжийн нэмэлгийн болон ахлагчдын чуулган ерөнхийлөгчийн зөвлөд их эзнээс илчлэл хүлээн авч бидэнд түүний төлөөлөх, түүний хүүхдүүдийг халамжлахдаа түүнтэй хөдөлмөрлөх, сүнслэгээр илчлэгдсэн өрөг даалгавруудыг өгдөг. Ерөнхийлөгч хоолн зааснаар залбирлуудад хариу болж, нулимсыг арчиж, мөн сул дорой өвдөгнийг хүчрхэгжүүлснээр Бурхан эцгийнхээ асар их ажил тус нэмэр болоход биднийг урьдаг. Хэрв та төлөвшөж, бурханлаг харьяагаа мэдэрч, дэлхийд жинхэнэ өөрчлөлийг авчрахыг хүсч байвал би таныг аврагчийг дагаж, түүний нэрээр тохинуулахад урьж байна. Иесус Христийн цагаатгалаар дамжуулан бодгалуудыг өргөн дэмжиж, хүчрхэгжүүлж, эдгэх хэрэгцээ хизээч өнөөдрөх шиг их байгаагүй. Бидний дунд олон хүн үнэхээр түүний хайрыг мэдрэх хэрэгтэй байна. Түүний шавийн хувьд би та нарт Бурхны бүх хүүхдүүдэд аврагчийн хайр халамжийг хүргэх гэрээний ажил үүрэгтэй. Бид бусдад түүний хайрыг мэдрүүлж, түүний хайр ялагддаг гэдгийг мэдрүүлснээр эргээд энэ бүхнийг өөртөө олж авах болно. Аврагч хэн миний төлөө амиа алдна, тэр түүнийгээ олно гэж амласан. Аврагч зөвхөн өөрийн гэр бүл ойр дотны хүмүүс тохинуулаагүй. Тэр бүгдэд тохинуулсан бөгөөд биднийг ч мөн адил тохинуулахад урьдаг. Бид бусдыг хайрлах чадвараа хөгжүүлж, хинч мартагдаагүй гэдгийг баттахаар тохинуулах үүрэг даалгавар авдаг. Бид тэдний төлөө залбирч хэрцээнд нь тусалж Иесус Христэд итгэх итгэлийг нь бэхжүүлдэг. Тэнгэр дэх эцэг маань таныг аз жаргалтай байгаасай гэж хүсдэгт би мэддэг. Тэр танд хайртай. Түүний ажил бас тохинуулал та бидэнд мэдэрч болох агуу баяр баясгалан авчрах зорилготой. Тохинуулал нь Тэнгэрийн азтлуудыг авчирдаг төдийгүй Тэнгэрийн арга зам юм. Иесус Христ амьд гэдгийг гэрчилж байна. Бид түүний адил хайрлаж тохинуулах замаар түн шиг золиослсноор баяр баясгалан эдгэрэл түүнээс ирэх тавширлаар ажиллагдах болно. Бид түүнтэй
адил болж чадна. Иесус Христийн нэрээр амен. In Elder Patrick Kieran's remarks of the inadequacy Христийн бид хоёрт дуудлага маань хэтээдсэн мэт санагдах үед Христийн ачаавэл бидний амьдралын дутууг нөхдөг гэсэн бодол бидэнд талархах сэтгэлийг төрөөсөр ирсэн. as Christine and I have felt the overwhelming weight of this Бид calling, олон хүний залбирал дэмжлэгт талархдаг. makes up the difference in our lives. We have been grateful for Түүнчлэн the ерөнхийлөгч sustaining support of so many. Дайлан Өгсөн төлөөлөгчийн хуваар хэлсэн анхны захаас биднийг хүчрхэгжүүлсэн. Тэрээр 1984 онд би надад итгэж өгсөн энэ их итгэл найдварт ялангуяа дэлхийд дахинд Есүс Христийн нэрийн онцгой гэрч байх үүрэгт бүхий л зүрх сэтгэл чадвах оюун ухаан мөн хүч чадлаа зориулна гэж хэлсэн ба би түүний үгийг өнөөдөр давтан тунхаглаж байна. Би амьдралаа Есүс Христийн нэрийг гэрчлэхэд зориулах болно. Өнөөдөр би гэртээ иргэсэн Христийн урилга дээр төвлөрөнгөө гэтлэгч засагч гэсэн түүний нэрсийг онцгойлон гэрчлэх болно. Уильям Шекспирийн алдартай үгс боломжуудаа алдвал ирээдүйгээ боомлдог талаар өгүүлдэг. Хүний амьдралд чухал сонголтууд төрлөг адил ирнэ. Хүчит давлгаа төрвөл амжилт өөд хөтлөнө. Хайхарлгүй орхивол амьдралын аян нь хөсөр хаягдаж зовлон зүдгүүрт хүлэгдэнэ. Сонголтуудыг үр дагавар дагалдагч биднийг сүнслэг байдлын хувьд замаасаа хазаах үед аврагч бидэнд өөрчлөгдөх боломжийг өгсөн хэвээр байдаг гэдгийг бид мэддэг. merciful patience. Ерөнхийлөгч Рассел М. Нельсон бид бурхантай гэрээтэй очир. Тэр бидэнд туслах хүчин чармаалтаа хизээч бууж өгөхгүй бөгөөд түүний бидэнд хандсан нэгүсэнгүй төвчээр хизээч дундрахгүй. Мөн хэрв бид замаасаа гарвал тэр бидэнд буцаж очих замаа олоход туслах болно гэж заасан. Анхны хүүгээ төрснөөс хойш Кристин бид хоёр дахин хүүхэдтэй болох гэж их зүдэрсэн. Цөөн бүлэрээ Солт Лейкийн хүндэд хөл тавиад бусдыгаа дагахыг уриалж буй анхдагч ээжийг дүрсэлсэн Минерва Тайкертийн зураг бидэнд найдвар төрүүлдэг байв. Тэр ээжийн адил бид ирээдүйд төрөх хүүхдүүдээ гэр бүлдээ ирээсээ хэмээн гуйсаар байсан юм. Эцэст нь хүүхдүүд төрсөн ч найдвар тавьж гуйж залбирсан тэрхүү он жилүүд бидэнд амар байгаагүй. Амралтын өдрөөр ерөнхий эрх мэдэлтний хуваар үүрэг даалгавраа гүйцэтгэж явахдаа би олон хүнийг гэртээ иргэн ирэх замаа олохыг харсан. Иймэрхүү зүйл үргэлж хурдан үр дүнгээ харуулдаггүй ч дахин тохиолдож байлаа. Би та нарт тэдгээр тохиолдлын айшлаас цөөн хэдийг танилцуулъя. Таамын эгч 30 жилийн өмнө гэрээ бас итгэл үнэмшлээ орхисон. Тэр ямар нэгэн зүйл дутагдж байгааг аль эрт мэдсэн ч сүмд буцаж очихоос хайширч байв. Эцэст нь тэр ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцох зориг гаргажээ. Үнэхээр сайхан санагдсан ч Таами би лацтан холболт хишиг зэрэг өөрийн хизээч авч чадахгүй зүйлийг л хард зогссон гэж хожим нь хэлсэн. Гэсэн ч уг ажил сүнслэгээр нөлөөлж ням гарагт сүмийн хувцас өмсөд явсан ч машины зогсоол дээрээс хүмүүсийг барилга руу орохыг л харж суужээ. Төгшил зовсон тэрээр зүгээр л гэрлүүгээ харж хувцас солиод асгартал уйлсан байна.
Сүнслэгээр нөлөөлөгдсөн бишоп түүнд сүмд буцаж ирэхийг урьсан зурвас илгээжээ. Би Таймитай ариун сүмийн хишиг хүрснийхэн дараахан тохинуллын ажлаар уулзсан юм. Тэр 30 жил сүмээс хол байсан. Олон ням гарагт сүмийн машины зогсоол дээр ганцаараа суудаг байж. Гэвч их эзэн түүнийг гэрт нь авчирч өөрийн гэрэл хайр баяр баясгаланд сэргээсэн юм. Би тохинуллын ажлаар Техасын Сан Антониогийн ариун сүмд очих үеэр номлогчдтой цуг Варгасын гэр бүлтэй уулзсан юм. Андре хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчөөр үйлчилдэг Луис хараахан гишүүн болоогүйч сүмд ирсэн байв. Варгас ах өөрийгөө баптизм хүртэхэд хангалтгүй гэж боддог гэдгийг номлолын ерөнхийлөгч надад хуваалцсан юм. Сан Антони ариун сүмийн үүдний шатан дээр би Варгас ахаа энэ сүмд орохын тулд та төгс байх шаардлагагүй. Та зөвхөн л чадах бүхнээ хийх хэрэгтэй. Тэгвэл Христ үлдсэнийг нь хийн гэж хэлсэн. Аялал дуусахад Варгас ах эхнэртэй хандан хонгор минь би илүү сайн аав, илүү сайн нөхөр болохын тулд энэ сүмд нэгдэх цаг болжээ гэв. Варгас ах сарын дараа баптизм хүртэж эцэст нь тэрхүү ариун сүмд гайхалтай гэр бүлтэйгээ лацтан холбогдсон юм. Жастин Кенна Валдez хоёр итгэл үнэмшлээсээ амархан хүнд ирэхийн тулд гэр бүлээсээ хол нүүжээ. Гэвч тэдний 8 настай хүү баптизм хүртэхийг хүссэн байна. Боломж байгааг мэдэрсэн ухаалаг газны ерөнхийлөгч бидний гэрт нь очиж тохинулахаар цаг товолсон юм. Кенна явандаа сэтгэлээ нээн аврагчид итгэдэг хэвээрээ бүр морны номын талаарх гэрчлэлтэйч түүнийг хойш татаж байгаа хэдэн асуудал байгааг хэлсэн юм. Тэднийг итгэдэг зүйлсээс зууран барихад их эзэн итгэдэггүй зүйлсэд нь туслах болно гэж бид тэдэнд амлав. Санаа зовнилоо шийдвэрлэхэд нь тэдэнд итгэлтэй холбоотой асуулт бүрийн хариултыг олох бус сүнсний нөлөөг танихад тусламж хэрэгтэй байлаа. Ерөнхийлөгч Оукс саяхан дайсан үннийг маш сайн нуун дарагдуулдаг болсон энэ цаг үед хэрвээ танд ариун сүнс байхгүй бол та хуурдагдах болно гэж заасан. Жастин Кенна хоёр сүмд буцаж ирэхэд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж эхэлжээ. Биднийг айлчилж очсноос 6 сарын дараа Кенна надад сайн байна уу? Ахлагч гэлбэртэй. Бид гэр бүлээрээ лацтан холбогдоход бэлэн боллоо хэмээн мессеж явуулсан юм. Энэ бол тэд ариун сүмд лацтан холбогдсон өдрийн зураг юм. Намайг Жон Раста уулзах үед тэр хараахан сүмийн гишүүн болоогүй байв. Түүний эхнэр Кайланы газны ерөнхийлөгчийн зөвлөлд оройн хоол бэлтгэж үйлчилсэн ба бид тэднийг хамт хооллоход урьсан юм. Жон сүнслэг ярианаас залхсан шинжтэй байсан ч бид тэр дороо сайн найзууд болно гэж би түүнд батлан хэллээ. Тэрээр залуудаа Бригхэм Янгийн их сургуулийн од хөл бөмбөгчин байсан ба би түүнийг хөгжөөнд дэмжиж өссөн юм. Эцэст нь бид Жоноос яагаад сүмд нэгдээгүйг нь асуув. Тэрээр нас барсан эцэг эхийнхээ шашны уламжлалыг эрхэмлэх хэрэгтэй талаараа дурдсан. Эцэг эх нь одоо сүмийг ойлгож байгаа бөгөөд түүний шийдвэрийг хүндэтгэнэ гэдгийг бид түүнд ойлгож туслалаа. Тэгэд Жон номлогчдтой уулзахаар шийдэж 2 сарын дараа тэр баптизм хүртэн жилийн дараа түүний гэр бүл ариун сүмд лацтан холбогдсон. Хол хөндийн мэд санагдах эргэлзэж тэнэгэлзэх уламжлалд баригдах зэрэг нь гэртээ эргэн ирэх замаа тэр даруй олдоггүй шалтгаануудын маань
цөөн хэдэн билээ. Хэдий нийгмийн дарамт шахалт хүмүүсийг шашны итгэл үнэмшлээс холдуулж байгаа ч амьдралын гүн гүнзгий асуултууд алга болдоггүй. Үнэн дээр аз жаргалыг хизээч олж авч чадхааргүй газраас хайх нь илүү төвөгтэй юм гэж ерөнхийлөгч Нельсон заасан. Гэртээ эргэн ирэх аялал нь аврагч дээр зангуугаа дахин бэхлэхээс эхэлдэг гэж ерөнхийлөгч Оукс тунхагласан. Зөвхөн Есүс Христ рүү тэрхүү гэрэл гэгээ баяр баясгалан таны амьдралд бүрэн сэргэж чадна. Бид бүгдээрээ хэцүүг туулдаг ба бие биесээ төвчээр үүсэл хайрыг хүсдэг. Бусдад туслахыг хичээж буй хүмүүсээ үннээс чангаар зууран байр гэрээнүүдээ сах. Бэрхшээлтэй тулгарсан хүмүүсээ тэр та нарыг хайрладаг бөгөөд аврагч та нарыг гэртээ ир хэмээн дуудаж байгааг мэд. Гэхдээ эцэст нь хүн бүр гэртээ эргэн ирэх сонголтыг өөртөө хийх ёстой. Ерөнхийлөгч Дааланхэ Оксыг саяхан Бригхэм Янгийн их сургууль дээр түүхэн үгээ хэлэхэд Мариот төв эхлээд дүүрчгсэн юм шиг харагдаж байв. Гэвч сайн харвал хэдэн зуун суудал хоосон байсан ба үйлчлэгээний ажилчдад онцгой цугларалтад суухыг хүссэн хүмүүст суудал олж суулгахад хүндрэлтэй байжээ. Тэгтэл гайхалтай зүйл тохиолдсон юм. Суудлаа аль хэдийн эзэлсэн оюутнууд энд хоосон суудал байна гэсэн дохиог хоцорч ирсэн хүмүүст өгөхийн тулд утасныхаа гэрлийг асааж эхлэх нь тэр. Тэд гэрлээ өргөөд миний хажууд суугаач зөвхөн чамд зориулан би суудал хадгалсан гэж хэлэх шиг санагдлаа. Бидний гэртээ ирэх хэмээн дуудаж буй их эзний дуу хоолойг надад санагдуулдаг нэгэн дуулын шүлгээр би үгээ өндөрлөе. Намуухан зөөлөн дуугаар Есүс дуудаж байна. Намайг бас чамайг тэр дуудаж байна. Найдвар төвчээрээр тэр хүлээн харуулдаж байна. Намайг бас чамайг тэр харуулдаж байна. Гэртээ ир. Гэртээ ир. Зүдэж зүтгэхсэтэй. Гэртээ ир. Зөөлнөр чин сэтгэлээсээ Есүс дуудаж байна. Зөрчигч бүгдийг гэртээ ирээч гэж дуудаж байна. Христ бол биднийг итгэгч гэдгийг би гэрчилж байна. Биднийг алдах үед тэр бидний амьдрал дахь алдаа дутагдлыг засдаг. Аврагч бидний хүн нэг бүрийг хайрладаг ба тэрээр таныг бас намайг гэртээ ир хэмээн намуухнаар дуудаж байна. Есүс Христийн нэрээр аамен. The congregation will Одоо join цугларсад найрал дуучтай хамтран Бурханд алдрыг өргөе. Дууллыг дуулна. Дууллын дараа 12 төлөвлөгчийн чуулган ахлагч Дэвид Бэднерийн хэлэх үгийг бид сонсох болно. Түүний дараа далайн ахлагч Майкл Джон О. Т. Хорхой Т. Бисара нар үг хэлнэ. This is the Saturday morning Энэ бол session. Есүс Христийн хожимын гэгээтүүдийн сүмийн жил тутмын 196 дахь ерөнхий чуулганы бэм гарагийн өглөөний хуралдаан юм.
I've participated in competitive Би баг athletics байхасаа л спортоор хичээлж тэмцээн уралдаанд ордог байсан ба гүйх нь миний дасгал сургуулалтын чухал хэсэг юм. Энэ хугацаанд гүйлтэд дуртайч буй, дургуйч буй байсан. Тогтмол дасгал хөдөлгөөн нь бие махбодод ашиг тустай ба сэтгэл санааг сэргээдэг нь надад таалагддаг. Харин бие буларч, бахардаж, ядарч сувилддаг нь надад хэцүү санагддаг. Холын зан гүйлтийн байранд олон удаа орж байсан хүний хувьд би эцсийн мөчийг хүртэл өөрийгөө дайчилж, шантралгүй гүйж төвчж ирсэн. Төвчих гэдэг үгийг биеийн дасгал хөдөлгөөний хүрээнд авч үзвэл урт хугацаанд бие бэлдэр оюун санааны асар их хүчин чармайлт гаргахыг хэлж байгаа юм. Бидний олонх нь төвчих гэдэг үгийг нэг хэвийн уйдгартай өдөр тутмын ажил үүрэгтэй холбодог байж магад. Гэхдээ сүнслэг байдлын хүрээнд авч үзвэл төвчих гэдэг нь зүгээр л хүнд хүчээр ажил, үүрэг болон сорилтыг тууштай байж тэсэн давж гарахаас хавьгүй илүү зүйл. Судруудад төвчих гэдэг үгийг сургамж маягаар ашигласан байдаг. Үүнээс дурдвал их эзэн Нефачудад хэлэхдээ надад хандах тун, мөн эцэг хүртэл төвчих тун, мөн та нар амьдрах болно. Учир нь эцэг хүртэл төвчсөн түүнд би мөнх амьдрал өгөх болно хэмээн тунхагласан. Мөн аврагч, бошгилагч Йосеф Смитээр дамжуулан хэрв чи миний зарилгуудыг сахиж мөн эцэг хүртэл төвчих аваас чи бурхны бүх бэлгээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралыг авах болно хэмээн илчилсэн. Их эзэн Есүс Христийн насан туршийн шавийн хувьд эцэг хүртэл төвчих гэдгийн илүү дээд түвшний, илүү ариун ойлголтыг авч үзэхэд ариун сүнс бидэнд туслана хэмээн би залбирч байна. Аврагчийн сэргээгдсэн сайн мэдээ биднийг зан төлөвөө засаад зогсохгүй, сүнслэг байдлын хувьд өөрчлөгдөхийг урьдаг. Бид зан чанар, хүсэл эрмэлзэл, үйлдэл ба үнэхээр хайрладаг зүйлсээ бурхны хүсэлтэд илүү нэгт уялдуулах үед аврагч бидний дотор цогц бөгөөд бүрэн өөрчлөлтийг авчирдаг. Бид аврагчийн цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ орхиж, гигантэн болохыг хичээхдээ түүнд ирж, дахин төрж, ариун гэрээ, ёслолуудаар дамжуулан өөрсдийгөө эцэг болон хүүтэй холбож, аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авахд бэлэн байгаагаа амлаж, ариун сүнсний бүрэн байдлыг хүлээн авч, зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрч, мөн бүх зүрх сэтгэл, хүч чадал, оюун ухаан, чадлаараа их эзэнд үйлчлэх ёстой. Бид мөн Христ дотор шинэ бүтээл болох ёстой. Энэхүү хүчрхэг сүнслэг өөрчлөлт нь зөвхөн ариун Месаягийн гавьяат үйлс, нэгүүлсэл, ачивэлэр боломжтой юм. Мөнх бус хүмүүн бидэнд мөнхийн хувь заяандаа хүрэхэд Тэнгэрлэг эцэг аврагчийн тусламж зайлшгүй, мөн үргэлж хэрэгтэй болно. Сүнслэг бэлгүүд бол Бурхан хүүхдүүддээ ариун сүнсний хүчээр дамжуулан өгдөг айдаслал эсвэл чадвархууд юм. Ариун сүнсний бэлгүүдийг зохих санварын эрх мэдэл, гар тавилтаар хүлээн авсан бүх хүн их эзнийг хайрлаж, түүний зарилгуудыг сахихыг эрэлхийлдэг хүмүүсийг айдасалж, туслах, сүнслэг бэлгүүдийг хүлээн авах эрхтэй. Сүнслэг бэлгүүд нь аврагчид ирэх, түүний зан чанаруудаар айдаслагдах, эцэст нь түүнтэй адилхан болоход тавигддаг урьдчилсан нөхцөл зайлшгүй шаардлага юм. Сүнслэг бэлгүүд гэсэн нэр нь хүртэл чухал сургамж өгдөг. Энэ бүх бэлгийг Бурхан өөрийн таалал, цаг хугацаанд л өгдөг. Харин таны тавьсан зорилго, гаргасан хүчин чармайлт, хувийн сахилга батаараа дамжуулан олж авдаг үр дүн биш юм. Мормон төгс хайр бол Христийн цэвэр хайр бөгөөд бүхнээс илүү агуу сүнслэг бэлэг хэмээн гэрчилсэн. Хамгийн чухал нь сударт төгс хайрыг тодорхойлж, тайлбарлахдаа төвчих гэдэг үгийг ашигласан байдаг. Жишээлбэл төгс хайр үрд говьшгүй байдаг, удаан төвсрэлдэг, өөрийнхөө эрэлхийлдэггүй, бүх зүйлийг тэсвэрлэдэг, бүх зүйлийг төвчдөг, эгч нарын маань сайн мэдэж байгаачлан төгс хайр хизээч мөхөхгүй. Мормон мөн эцсийн өдөр төгс хайрын сүнслэг бэлгийг эзэмшиж байгаа хүнд боловч түүнд сайн байх болно гэж заасан. Энэ шилэгдэх эзэмших гэдэг үг нь
бүрэн автах гэсэн давхар утгаар орж байгааг анхаарна. Бид төгс хайрыг эзэмшиж чадагч эцсийн эцэст бид төгс хайранд бүрэн автсан байх ёстой. Энэхүү тэнгэрлэг бэлгийг хүлээн авч ажиллагдсанаар бидний сүнслэг мөн чанар, зам байдал өөрчлөгдөж эхэлдэг. Төгс хайрын сүнслэг бэлэгт бүрэн автах гэдэг нь нэг талаараа аврагчийн сайн мэдээний гол зорилго болох сүнслэг өсөлт, хөгжил дэвшилтэй холбоотой. Аврагчийн шавь нарын хувьд төгс хайранд бидний хийдэг зүйл болон сүнслэг бэлэгт бүрэн автснаар бидний болж чадах тэр хүн багтдаг. Суур төвшөнд авч үзвэл төгс хайрыг бусдыг өрөвдөх чадвар, сайхан сэтгэл, өгөөмөр байх зэрэг багтдаг нь тодорхой. Харин илүү дээд, илүү ариун төвшөнд авч үзвэл төгс хайр нь бидний төвчж туулсаар хүрэх эцсийн зорилго буюу Христ дотор шинэ бүтээлүүд болохын мөн чанар юм. Төгс хайрын энэ хоёр үндсэн хэмжүүрийг итгэлийн 13 дугаар тунхагт хэрхэн дүрсэлсэнийг авч үзцгээе. Мэдээллийн эхний хагаст төгс хайр нинжин сэтгэлийн үйлс гэж юу болохыг онцолсон. Шудраг, үнэнч, ариун явдалтай, нинжин сэтгэлтэй, ач буянтай байхад мөн бүх хүнд сайн сайхныг үйлдэхэд бид итгэдэг. Мэдээллийн 2 дугаар хагаст бидний сүнслэг өөрчлөлт үргэлжлэн явагддаг болохыг онцлон тэмдэглэсэн. Бид бүх зүйлд итгэдэг, бид бүх зүйлд найддаг, бид олон зүйлийг хүлцэн төвчлээ. Мөн бүх зүйлийг хүлцэн төвчих болно гэдэгт найддаг. Хэрв ариун журамтай, сайхан, эсвэл сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл байдаг бол бид тэдгээр зүйлсийг эрэлхийлдэг. Итгэлийн тунхагийн сүүлийн тунхаг нь бидэнд сайныг үлдэж, сайн байж, аврагчд ирж, түүнийг дагаж, түүний адил хайрлах тэнгэрлэг бэлгийг хүлээн авахын тулд эцсээ хүртэл төвчхийг сануулдаг. Аврагчийн бурханлаг мөн чанар, эрхэмдээд зам байдал нь мөнх бус амьдрал дахь тохиолдлынхаа үеэр харуулсан төгс энэрэнгүй сэтгэлийнх нь их болог байв. Дэлхийн гэтлэгч сүнслэг бэрхшээл болон биеийн өвдөлтийг туулахдаа бусдыг хайрлаж, тэдэнд дүүшлэх замаар гадагш чиглэж байсан бол бидний хүн нэг бүрийн доторх эгэл хүн хувийн ашиг сонирхол, аминч үзэл, амин хувиа бодох замаар дотгош чиглэдэг. Түүний урилгын дагуу амьдарч, тусламжийг хүлээн авснаар цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний мөн чанар, зам байдал улам бүр түүнийхтэй адил болдог. Бид аврагчийг дагаж, хайрлаж, үйлчилснээр өөрсдийн хүсэл сонирхолд аажмаар илүү бага анхаарч, харин бусдын хэрэгцээг ойлгож, шийдвэрлэхэд илүү их анхаардаг. Бид зүгээр ч нэг сайныг үйлддэггүй. Бидний мөн чанар өөрчлөгдөж, бид Христтэй улам бүр адил болдог. Энэ үед л бид төгс хайранд бүрэн автна. Тиймээс зүрхнийхэн бүхий л ирч хүчээр эцэгт хандан залбирах тун. Түүний хайраар дүүргэгдэж болохын тулд бид түүний байгаагаар нь харах учир тэрээр хурж ирэхэд бид түүнтэй адил байхын тулд буюу мөнх бус амьдралд Есүсийн зам байдал шин чанаруудаар бүр өчүүхэн төдийч гэсэн ажиглагдана гэдг нь бидэнд огт боломжгүй мэд санагдаж магадгүй. Гэвч аврагч зам руу чиглүүлж бүх замыг зааж өгсөн. Түүний сургаал, гэрээ, ёслол, үлгэр жишээний хүч, амьдралын мань бүхий л хүрээнд биднийг ажиллана. Аврагчийн мөнх бус амьдралаас тод томрун харагддаг сүнслэг хөгжлийн загвар бидний хүн нэг бүрд хамаатай. Есүс Христ эхэндээ эцэгтэй хамт байсан. Бид ч бас түүнтэй хамт байсан. Тэрээр мөн мах бодод ирж, мөн оршиж байсан бөгөөд эхлээд бүрэн байдлыг хүлээн авсан нь үгүй. Харин бүрэн байдлыг хүлээн авах хүртлээр ач ивэлд үргэлжлүүлж байв. Бурхны хүүхдүүдийн хувьд бид ч гэсэн аврагчийн адил ач ивэлд үргэлжлүүлсэн загварыг дагаж түүний бүрэн байдлыг цаг нь болоход хүлээн авах боломжтой. Би одоо эцэг хүртэл төвчих гэсэн хэллэгийг агуулсан 3 судрыг уншийе. Ийг уншихдаа нэн чухал мөнхийн сургамжийг өгөхийн тулд би Христийн цэвэр хайранд бүрэн автсан гэсэн хэллэгийг шүлэг бүрд оруулна. Аврагч эртний төлөөлөгчдөө харин эцэг хүртэл тессэн нь Христийн цэвэр хайранд бүрэн автсан байх ба аврагдах болно хэмээн заасан.
Нефан гэрчилсэнчлэн мөн би эцгийн эн хэлэх дуу хоолойг сонссон. Тийм ээ, миний хайрт нэгний өгс үнэн мөн зөв бүлгөө. Эцсийг хүртэл твшдэг тэр нь Христийн цэвэр хайранд бүрэн автах ба мөнхүү тэр нь аврагдах болно. Алма хэлэхдээ нэгүүлслийг олдог, бас эцсийг хүртэл твчдэг, мөнхүү тэр нь Христийн цэвэр хайранд бүрэн автах ба аврагдах болно хэмээн тунхагласан. Эцсийг хүртэл твчих нь төгс хайрын сүнслэг бэлэгтэй салшгүй холбоотой. Энэ нь зүгээр л шүдэ зун бие бялдар оюун санааны чадварынхаа хязгаарыг сорж мөнх бус амьдралын сорилт зовлон бэрхшээлийг туулах гэж цуцчгүйгээр зүтгэхийг хэлдэггүй. Энэ нь үүнээс хавьгүй илүү зүйл юм. Эцэг хүртэл твчих нь амьдралын туршид үргэлжлэх баяр баясгаланд аялал буюу Есүс Христтэй адил болохын тулд түүнд найдаж түүнээс тусламж авснаар түүнд итгэх итгэлээр аажмаар урагшлахыг хэлнэ. Түүнийг гэх бидний хайр улам хүчтэй гүн гүнзгий болохын хэрээр бид сүнслэг талаас харах чадвар эзний хүч чадал өгөгч нэгүүлсэл мөн үлэмж их үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баясгалангаар ажиллагдах боломжтой. Надад ир гэсэн судрын хэллэг нь сургаалыг нь судалж үүний дагуу үйлдэж сүнслэгээр дахин төрөх үйл явцыг эхлүүлнэ үү хэмээх аврагчийн анхны урилга юм. Эцэг хүртэл твчих гэх судрын хэллэг нь бидний зүрх сэтгэлд өрнөдөг хүчрхэг сүнслэг өөрчлөлтийг ахин дахин сануулдаг бөгөөд энэ нь бидний амьдралын туршид үргэлжлэх ёстой. Хэрэв бид Христийн цэвэр хайранд бүрэн автсан бол хэн бол чадахыг маань тэрээр бидэнд амласан. Их эзний бошиглагч Ясеф Смитэд илчилсэнчлэн Есүс Христийн сайн мэдээний төлөө зоригтойгоор твцсэн тэд бүгдэд бүх хаан сэнтий хийгээд эзэгнэлүүд вант улсууд хийгээд хүчнүүд илчлэгдэж мөн толилуулагдах болно. Бидний хүн нэг бүр их эзний ач ивэл нэгүүлслэр бүх зүйлд итгэж, бүх зүйлд найдаж, бүх зүйлийг зоригтойгоор твчиж чадна гэдгийг би гэрчилж байна. Би үүнийг их эзэн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна. Амен. To the rich young man, Jesus said, Иесус нэгэн баян залууд хандан эзэмшиж байгаа бүхнээ худалдаж ядуус тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж намайг даг гэж хэлжээ. Түүнээс хүссэн энэ зам өөрийг нь тэнд хэвэн хорхоо ба зэв идэж сүйтгэдэггүй тэнгэр дэх эд баялаг руу хүргэх байсныг залуу мэдээгүй аж. Аврагчийг илүү сайн даах олон жилийн туршид хүлээн авсан сургаалуудын төлөө би талархдаг. Өнөөдрийн хувьд би зөвхөн нэг сургаалыг онцлохыг хүсэж байна. Хүүхдийн эсхийн дунд бошиглагчийг даг. Тэр замыг заана гэсэн мөр байдаг. 2024 оны 10 дугаар сарын ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Даалынхээ угс дараах зөвлөгөөг өгсөн. Христийг дагах нь хаяа нэг эсвэл тохиолдоор хийдэг зүйл биш. Энэ бол хэдийд ч хаанч биднийг чиглүүлэх амьдралын замнал ба байнгын үүрэг юм. Иесус Христийн сургаал үлгэр жишээ нь шав бүрийнхэн замыг тодорхой болгож өгдөг. Бүх хүнийг энэ замаар алхахад урьдаг гэжээ. Эцэг эх маань Филиппинд төрсөн ч хоёулаа хятад гаралтай хүмүүс юм. Филиппинд амьдардаг баг бүх хүнтэй адил тэд миний төрж өссөн нутагт зонхилдог шашныг хүлээн зөвшөөрсөн байв. Тиймээс манай гэр бүл өдөр тутмын амьдралд маань нөлөөлсөн гэр бүл угсаа гарал шашны зан үйлийн хувьд ялгаатай боломжлуудыг тэнцвэртэй хослуулсан нь сайхан санагддаг байлаа. Эцэг эх маань сүмд нэгдэхдээ өөр нэг үнэт зүйл уламжлалыг буюу авралын төлөвлөгөө, бурхны зарилгууд, амьд бошиглагчдын үгсээр суурилсан сайн мэдээний ёслыг хүлээн авч байгаагаа ухаараагүй байв. Цаг хугацаа өнгөрөн гэр бүлийнхэн маань сайн мэдээг бүрэн хүлээн авахыг хичээж байх үед эцэг эх маань бидний тун хайртай уламжлалуудын зарим нь сайн мэдээний соёлтой нийцэхгүй байгааг олж харжээ. Тэдний хувьд сонголт хийх хэрэгтэй нь тодорхой болов. Ингээд сайн мэдээний соёлтой зөрчилдсөн гэр бүлийнхээ уламжлал соёлын зан үйлээс салах хүндхэн ажид эхэллээ. Сайн мэдээтэй зөрчилдөж байсан зарим тодорхой уламжлалыг орхилгүй баримтлах тал дээр
гэр бүл найз нөхдөөс ямар их дарамт шахалт ирснийг та нар төсөөлж байгаа байх. Эцэг эх маань итгэлээ харуулж гэрээнүүдээ сахихаар сонгосонд нь би маш их талархдаг. Энэ нь урт удаан үргэлжилсэн хэцүү үйл явдал байсан. Намайг ганцаараа амьдрахаар гэрээсээ явсан хойгуурч тэд хичээсээр л байсан. Манай гэр бүл төгс байгаагүй ч бид хол замыг туулсан юм. Энэ туршлага надад сайн мэдээний соёлыг хүлээн авах нь зүгээр л гэрээнүүдээ сахих юм байна гэдгийг заасан юм. Ерөнхийлөгч Оукс заахта Иесус Христийн сайн мэдээ бидэнд өөрчлөгдөхөд түлхэж өгдөг. Намжил гэдэг нь хамгийн их давтагддаг захиас бөгөөд энэ нь Бурхны зарилгуутай зөрчилддөг ховын гэр бүлийн угсаа гарлын үндэсний хэв шинжийг агуулсан бүх зан үйлээ орхих гэсэн үг юм. Сайн мэдээний зорилго нь энгийн бодгоолуудыг сэлэстэл иргэн болгох бөгөөд энэ үйл явц нь өөрчлөлтийг шаарддаг. Хүмүүсийн уламжлал, соёл, амьдралын хэв маягт Бурхны хамгийн сонгомол айдслал тэнцэх хүсдэг хүмүүсийн өөрчлөх ёстой зарим зан үйл зайлшгүй багтдаг гэжээ. Хэдэн 7 хоногийн өмнө Японы нэгэн газрын ерөнхийлөгч биднийг хорт хавдрын оноштой нэг эрэгтэйг эргэх хэрэгтэй гэж мэдэрчээ. Тэр хүн эмчилгээ хийлгсэн ч хорт хавдрын тархсаар байсан аж. Ийм нөхцөлд надад хэлэх үг олдохгүй хэцүү байдаг. Тиймээс би хэдэн өдрийн турш их эзнээс тусламж гуйн залбирсан юм. Би тэр хүнийг сэтгэлээр унаж цөхөрч байгаагаар төсөөлж байв. Түүнийг биднээс их эзэн яагаад өөрт нь энэ сорилтыг өгсөн юм бол гэж асуундаа гэж би таамаглаж байлаа. Тэр найдвараа алдсан. Магадгүй бүр баг зэрэг ууртай байх болов уу гэж би төсөөлж байв. Айлчлалын өдөрч боллоо. Би тэр хүнд юу хэлэхээ мэдэхгүй л байв. Эцэст нь биднийг уулзахад би алмаартлаа гайхсан юм. Өмнө нь минь зогсох мөнөөх ах миний төсөөлж байснаас огт өөрхөн байв. Түүний царай гэрэлтсэн баяр хөөртэй байлаа. Тэр ямар ч гомцсон шинжгүй байсан бөгөөд яагаад гэж нэгч асуусангүй. Саяхан надад Солонгост амьдардаг гишүүдтэй холбоотой үүнтэй адил туршлага тохиолдсон юм. Миний зорилго бусдад тохиолох байсан гэсэн хэдий ч айлчлалын төгсгөлд тэд надад тохиолсон юм шиг санагдаж билээ. Есүс Христ тэр хүмүүст нэг бүрчлэн зовлон бэрхшээлээ даван тулах хүч чадлыг өгсөн. Ерөнхийлөгч Оуксийн заасанчлан бидний аврагч мөнх бус байдлын сорилт бэрхшээлийн бүрэн байдлаар мэдэрч даван туулсан. Тиймээс тэрээр бидний тэмцэж байгаа асуудал, зүрх сэтгэлийн маань шаналл, биднийг уруу татах зүйлс, өвдөлт, зовлон бүгдийг мэддэг. Учир нь тэрээр өөрийн хүслээр цагаатгалын чухал хэсэг болгон энэ бүгдийг мэдэрч туулсан билээ. Үүний улмаас түүний цагаатгал биднийг халамжлах, мөн энэ бүгдийг даван туулах хүчийг бидэнд өгөх боломжийг түүнд олгодог. 2 жилийн өмнө манай гэр бүл өндөр барилгуудаараа алдартай Хонконгт амьдрах болсон юм. Эргэн тойрон дахь барилгууд манай орон сууцны барилгаас хамаагүй өндөр байв. Тиймээс би нарны гэрэл тусахгүй орчинд амьдрах бэлтгэлтэй байлаа. Өглөөс ирээд нарны туяа цанхоор тусахыг хараад миний ямар их баярлаж байсныг төсөөлөд үзтээ. Энэхүү энгийн явдал миний сэтгэлийг асар их баяр баясгалан талархлаар дүргэж билээ. Эцэст нь байр маань аль зүг рүү харж байрсныг ойлгох гэж би маш их бодолсон. Манай цанхнууд зүүн тийш хараагүй байлаа. Гэтэл манад өглөөний нар яаж тусаад байгаа бэлээ? Би цааш нь судалж үзээд нарны гэрэл урд талын өндөр барилгад ойгоод манайх руу тусаж байсныг мэдсэн юм. Энэ явдал аврагчийг дагахыг хичээх үед минь тэр намайг бусдыг ажиллахад ашиглана гэдгийг сануулсан юм. Миний үлгэр дуурайл үзүүлсэн үйлчлэлээр дамжуулан хүмүүс өөрсдийг нь гих аврагчийн хайрыг мэдрэх болно. Иесус тохиолдлынхаа үеэр болгоогтун би бол гэрэл. Би та нарт үлгэр дуурайл үзүүлсэн гэж заасан. Хожим нь тэрээр төлөөлөгчдөө энэ нь дэлхийд цасарч болохын тулд гэрлээ өргөхтүн гээд болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл бэлээ. Миний үйлдэлийг та нар харсан тэтгэрийг хийгсэн хэмээн ерөнхийлөгч Оукс хэлжээ. Зарим хүн Бурхны бошиглагчдыг өнгөрсөнд амьдарч байсан учраас одооны асуудлуудыг мэдэх боломжгүй гэж боддог нь надад сонирхолтой санагддаг. Бошиглагчдын тухай миний мэдих бүх зүйл харин ч эсрэгээрээ. Тэд үнэндээ цамхаг дээрх харуул мэт байж ирээдүйг хардаг. Мозаигийн номоос бид харин үзмэрч өнгөрсөн зүйлийг мөн түншлэн ирэх зүйлийг мэдэж чадна. Мөн тэднэр бүх зүйл ээжлэгдэх болно. Эсвэл чухамдаа нууц зүйлс үзүүлэгдэх болно. Мөн даллагдсан зүйлс гэрэлд гарч ирэх болно. Мөн мэдэгдээгүй зүйлс тэднэр мэдэгдэх болно. Мөн түншлэн өөр нөхцөлд мэдэгдэж үл болох зүйлс тэднэр мэдэгдэх буюу
гэдгийг мэдэж авдаг. Өнөөдөр биднийг амьд бошиглогч, ерөнхийлөгч Даалынхаа үгс удирддгийг би гэрчилж байна. Тэрээр тэргүүн зөвлөлийн зөвлөхүүд 12 төлөөлөгчийн хамт бошиглогч, үзмэрч, ишлэгч гэдг нь гарцаагүй билээ. Бид тэдний сургаал, үлгэр жишээг дагаж байгаа нь аврагч Иесус Христэд дагаж буй хэрэг юм. Ах эгч нараа, бид тэдний үлгэр жишээг дагаж байгаа нь бид аврагч Иесус Христэд дагаж буй хэрэг юм. Иесус Христийн нэрээр гэрчилж байна. Амен. The prophet Alma asked several penetrating Бошиглогч questions. Алма Зарахамладаг сүмийн гишүүдээс Иесус Христийн шавийн хувьд зүрх сэтгэлдээ хүчит өөрчлөлт бий болгоход нь туслах хэдэн тунгаан бодох асуулт асуусан байдаг. Дараа нь удалгүй тэр Гедеоны хүмүүст зааж эхэлжээ. Та нарыг Бурхны өмнө өөрсдийгөө даруусгаж, Зарахамладаг бидний ах дүүсийн адил хүнд байдалд ороогүй байгаа гэсэн агуу их найдлагатай ирсэн билээ би гэж заасан нь миний анхаарлыг татав. Дараа нь тэрээр та нарыг ах дүүсийнхээ адил хүнд байдалд бүү байгаасаа гэсэн их хүсэл надад байсан гэж давтан хэлэв. Энэ хүнд байдал нь юу байсан бол 18 дугаар шүлгийн зөвлөлт тайлбар боломжит хариултыг бидэнд өгдөг. Төлөөлөгч Яков энэхүү хүнд байдал юу байж болохыг заахдаа хоёр санаат нь бүх зүйлдээ тогтворгүй байдаг юм хэмээжээ. Хоёр санаатай хүн гэдэг нь эргэж бодсон, тогтворгүй, эсвэл зөрчилдөөнтэй, нэг зориг эсвэл итгэл үнэмшилтэй үнэнч бус хүнийг хэлнэ. Хоёр санаатай байдлыг даван туулах нэг арга бол бид өөрсдийн амьдралдаа Бурхныг энэ тэргуунд тавьж сурах явдал юм. Есүс Христ эхлээд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хайхтун хэмээн заасан. Бурхан эхнээсээ л хүүхдүүдтэй өөрсдийн амьдралдаа өөрийг нь энэ тэргуунд тавихыг заасаар ирсэн. Тухайлбал их эзэн Адам Ева хоёрт зарлигуудыг өгч тэд өөрсдийн их эзэн Бурханыг шүтэх ёстой. Мөн мал сүргийнхээ ууган төлүүдийг их эзэнд өргөл болгон өгч байх ёстой хэмэв. Адам их эзний зарлигуудад дуулууртай байв. Мөн олон өдрийн дараа их эзний тэнгэр элч Адамд үзэгдэн "Чи яагаад их эзэнд дахил өргөдөх юм бэ?" гэж асуув. Мөн Адам түүнд хэлэв. "Их эзэн зардлснаас өөрийг би мэдэх нь үгүй." Мөн тэгэхэд тэрхүү тэнгэрэлч ярьж хэлэв. "Энэ зүйл бол ач ивэл бөгөөд үннээр дүүрэн эцгийн төрсөн ганц тахил болон өргөгдөхийн адилтгал бүлгөө." Эзэн Адам Ева хоёрт өөрсдийн сүргийн ууган төлүүдээр өргөл барихыг зарлиг болгосныг санаарай. Өөрөөр хэлбэл тэр тэдэнд хоёр санаатны сүнслэг зөрчлөөс сэргийлж Бурхныг энэ тэргуунд тавихыг зарлигалсан. Амьдралдаа Бурхныг хэрхэн энэ тэргуунд тавихыг надад заасан нэгэн хүчрхэг туршлагыг би санаж байна. Залуухан гэрэлсэн аавын хувьд би салбарын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэхээр дуудагдсан юм. Далайн ахлагч Клинтон Л. Катлер манай салбарт үг хэлэхээр ирсэн бөгөөд цуглааны дараа надад түүнтэй ярилцах боломж олдлоо. Тэр намайг ямар нэгэн зүйл санаа зовж байгааг мэдэрч сэтгэлийг чинь ямар нэгэн зүйл зовоож байна уу гэж асуув. "Тийм ээ" гэж би хариулаад бизнесмен санхүүгийн асуудал үүсснээс болоод би 11 болон бусад өргөлөө өгч чадахгүй болчихлоо гэхэд тэр "Танд үнд хүрэхэр зүйл байгаа юу?" гэж асуув. Тэр өөр юу гэж хэлснийг би санахгүй байна. Би түүний асуултыг олон өдөр эргцүүлэн бодсон. Надад байсан цорын ганц үн цэнтэй зүйл нь бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай машин маань байв. Гэсэн ч би ядаж машинаа зархаар оролдоод үзэхээр шийдэн угааж өнгөлөөд зар тавив. Ахлагч Катлер надад машинаа зар гэж хэлээгүй гэдгийг би тодорхой хэлмээр байна. Бурхныг энэ тэргуунд тавих хүслээ эргцүүлэн бодсны эцэст би өөрөө ингэж шийдсэн билээ. Хэдэн өдрийн дараа нэг хүн машиныг маань үзэхээр ирэв. Тэр хүн сонирхож байгаа бололтой машиныг жолоодож үзээд нарийн ширийн зүйлсийг ярилцахаар болов. Тэр надад нэрийн хуудасаа өгөхөд нь би түүнийг автомашины дилерийн газраас ирснийг ойлгов. Би ч хэрхэн үн тохиролцохоо бодон сандарч байлаа. Тэр надаас "Чи машина хэдэд зарахыг хүсэж байна" гэж асуухад би түүнд "Хүсэж байгаа
яг тодорхой үнийн дүнгээ хэллээ. Би машины зээлээ төлөөд нэмээд 11-гээ төлөхөд хэд шаардлагатай байгааг тооцоолсон байв. Тэгэхэд тэр маш тайвнаар "За, би хэд хоногийн дараа ирье" гэж хэлээд талархлаа илэрхийлээд яваад өгөв. Би итгэж ядав. Наймаалтсангүй. Маргалтсангүй. Мөн үн тохиролцсонгүй. Хэд хоногийн дараа тэр миний хүссэн мөнгөн дүнтэй чектэй ирэв. Тэр машинаа аваад явахад нь би алмаарч хоцорлоо. Би чекээ солиулж 11-гээ төлсөн. Юу болсныг эргцүүлж байхдаа би бизнесээ үргэлжлүүлэх машингүй болсноо саналаа. Тэгээд яг талаар бодож байтал нэг найз маань над руу уцтаад "Хорхе, чамд миний машин таалагддаг үстэй" гэж байна. Үнэн дээр тэр үед надад ямар ч машин таалагдах байсан. Тэр надад удахгүй ихэр хөөгттэй болох учраас том машин худалдаж авах хэрэгтэй байгаагаа хэлж машиных нь үлдсэн төлбөрийг төлөөд авч болно гэв. Энэ бол гайхамшиг байлаа. Би энэ туршлагыг эргцүүлэн бодохдоо машинаа зарж 11-гээ төлөх итгэлийг надад юу өгсөн бол гэж гайхдаг. Ээж маань нэгэн гэр бүлийн үдшээр 11-ийн хуулийн талаар хүчтэй гэрчил хуваалцсныг би сандаг. Эцэг эх маань хууль ёсны оршин суух зөвшөөрөл олгох боломжтой ажлын санал авч Америкийн нэгдсэн улс руу цагаачилсан юм. Гэвч ихэнх цагаачдын шинэ улс орон эдийн засагт тасан зохицох гэж тулдаг санхүүгийн бэрхшээл манай гэр бүлд тулгарсан. Ээж маань бат итгэлтэйгээр бид 11-гээ төлснөөр түүний ажлыг хүртэж байгаа гэдэгт илүү итгэлтэй байхын тулд Яхавагийн гарыг харахад л хангалттай гэж хэлэв. Ерөнхийлөгч Гордон Би Хинклey заахтаа хүмүүс хүнд нөхцөлд байна. Олон нь ажилгүй. Зарим нь маш бага цалинтай ажил хийж байна. Тэд энгийн жижиг байшинд амьдардаг ба тэдний боломжил тэр гэдгийг би мэднэ. Тэд 11-гээ төлж байж л ядуурлаас гарна гэдэгт би итгэдэг. Энэ цаг үе бол сайн мэдээнд их хүч чадлаа нэмэгдүүлэх цаг үе бөгөөд үүнд 11-гээ төлөх нь орно. Хамгийн чухал нь их эзний зарилгийг дуулууртай дагах явдал юм гэж хэлсэн. Энэ мэдэгдэл бидний зурдын амьдралд төдийгүй сүнслэг амьдралд ч хамаатай гэдгийг би мэднэ. Бид Бурхнаа энэ тэргуунд тавьж сүргийн ууган төлөөдөө өргөхийн хэрээр 11 болон бусад өргөлт нь бидний сүнслэг чадварыг нэмэгдүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Бид дуулууртай байдал, золиосны хуулийг сахих үед бидний амьдралд өмнө нь байгаагүй сүнслэг хүч чадал чиглүүлэг ирэх болно гэдгийг би гэрчилж байна. Энэ үнний нотлохоо нь Адамыг дахид өргөсний дараа ариун сүнс Адам дээр бууж ирэв гэх их эзний энгийн нэгэн мэдэгдэлд агуулгадж байдаг. Ахлагч Дэвид Беднарын ажигласнаар Малахийн ашигласан Тэнгэрийн цонхны дүрслэл бол хамгийн оновчтой юм. Цонх нь барилга байгууламж дотор байгалийн гэрлийг оруулдаг. Үүнтэй адилаар бид 11-ийн хуулийг хүндэтгэх аваас сүнслэг тусгал мөн ирээдүйн төлөв нь Тэнгэрийн цонхоор бидний амьдралд асгаран ирэх болно. Есүс Христ бол амьдралдаа Бурхныг хэрхэн энэ тэргуунд тавихын төгс жишээ гэдгийг би гэрчилж байна. Тэрээр эцгийнхээ таалалд бүрэн захирагдахын бэлэгдэл болон амиа өгсөн гэдгийг би гэрчилж байна. Тэр бол Христ. Бид бүгдийн аврагч бөгөөд гэтлэгэгч. Тэр даалныхээ өгс бол Бурхны бошиглагч. Тэр амьд гэдэг баттай гэрчлэлээ би Есүс Христийн нэрээр үлдээж байна. Амен. We express gratitude to Чуулганд оролцсон бүх хүнд болон энэ өглөө бидэнд уянгалаг сайхан дуу хөгжим сонсгосон ариун сүмийн талбай Табернаклийн найрал дуучдад талархал илэрхийлье. Одоо найрал дуучид бидэнд зориулан өнөөдөр би сайн үйл бүтээсэн билүү дуулалыг дуулна. Энэхүү хуралдааны төгсгөл тэрүүн зөвлөлийн 1-р зөвлөх ерөнхийлөгч Хенри Б. Айринг үг хэлэх болно. Түүнийг үг хэлсний дараа найрал дуучид Бурхан минь бошиглагч дуудсан талархын дуулалыг дуулж энэ хуралдааныг хаана. Хаалтын залбирлыг далайн ахлагч Кристофер Х. Ким хэлэх болно.
My dear brothers, хайртай эгч нараа, аврагчийн төлөөлөгчдөө өгсөн тайлгарлыг дахин санаж болох энэ үед та бүхэнтэй хамт байгаадаа би талархаж байна. Тэрээр тэднийг удирдах хамгаалж, тусалж дэмжихгүйгээр ганцаарнг нь үлдээх хэрэгтэй болно гэдгээ мэдэж байсан. Сүүлчийн зоог дээр тэрээр итгэлт шав нартаа амлагтаа амар амгалангаа би та нарт үлдээн. Амар амгалангаа би та нарт өгнө. ертөнцийн өгдгөөс өөрийг би та нарт өгч байна. Үр зүрхээ бүү шаналга, бүү түгшицгээ хэмээж. Өнөөдөр энэхүү амлалт нь итгэлтэй шав биднийг амьдралд тулгарч буй ямар ч зовлон бэрхшээлд үргэлжлүүлэн тайтгаруулж урамшуулсаар байгаа билээ. Өнөөгийн дэлхийн ертөнц үүмэн самуунтай байна. Дайны тухай цуурхал гарч байна. Бүхэл бүтэн твүүдийн эдийн засаг дороотож байна. Аврагчийн эрхэн ойртох тусам бошиглогдсон ёс бус явдал хурдаа авч байна. Үүмэн самуун хүндрэл бэрхшээлтэй тулгарсан ч дэлхийд даяар хүнд хэцүү байдал буй итгэлтэй хожимын гигантнүүд Тэнгэрийг залбирлаар хальтал дүүргэж байна. Тэд олонний өмнөж хувьдаач их эзнээс тусламж, тайтгарал, удирдамж мөн хайртай хүмүүсийнхээ төлөө хувийн амар амгаланг гуйдаг. Та цуглаан дээрээ болон гэр орондоо илүү олонтой төдийгүй илүү чин сэтгэлээсээ залбирдаг болсныг харсан байх. Хүн төрлөختөн үүссэн цагаас эхлэн дэлхийн ертөнц эмх замбраагүй мэт санагдах үед Тэнгэрлэг эцэгт чин сэтгэлээсээ хандан залбирсаар ирсэн. Хүмүүс айдас, эмгэнэлт явдал, аюул, бэрхшээл, өвчин зовлонгийн үед олонтоо бурханд хандан залбирдаг. Бидний нэрээр нь залбирдаг түүний хайртхүү Есүс Христ амьд бөгөөд биднийг мэддэг, харж ханддаг, халамжилдаг. Та дуулал номдох Давид хааны тайвшруулах үгс болох эзэн бол дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт, бэрх цагийн бэхлэлт болно. Нэрийг тань мэдгсэд танд найдана. Эзэн өөрийнхөө нэрэн хайгчдыг та орхиогүй билээ гэснийг санаж байгаа байх. Бид өвдөлт, ганцаардал, төөрөгдөлд орсон үед Тэнгэрлэг эцэг түүний хайртхүү хоёр бидний нөхцөл байдлыг мэддэг бөгөөд биднийг ажиллахыг ирмэлцдэг гэдгийг мэдэж авдаг. Аврагчийн үгс тодорхой билээ. Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна. Ирж хайдаг нь олно. Тогшдогт нээгдэнэ. Чин сэтгэлийн залбирлаар дамжуулан Тэнгэрийн цонхыг нээхэд олон үг эсвэл уран хэл шаардлагагүй. Харин Тэнгэрлэг эцэг биднээс
бусдын нүднээс далд газруудаа өөрсдийн бодголыг уудлан нээх, зүрх сэтгэлээ үргэлжийн залбирлаар түүнд хандуулан залбирахдаа хичээл зүтгэл гаргахыг шаарддаг. Аврагч уулан дээрх номлолынхоо үеэр заахта харин чи залбирахдаа өрөөндөө орж үүдээ хаагаад нууц оршигч эцэгтэй залбир. Нууц харагч эцэг чинь чамд буцааж төлнө. Openly. Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүүд авт. Олон үг хэлснийхэн төлөө өөрсдийг нь сонсон хэмээн тэд боддог юм. Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг гэжээ. Их эзэн мөн зүрх сэтгэл дотроо өргөдөг залбирлын хүч чадлын сэтгэл хөдлөм нотлохоог бидэнд өгсөн. Хэрв ил залбирсан бол устгагдах байсан Ахмад Алмагийн хүмүүсийн тухай бид Мормын номоос уншдаг. Мөн Алма болон түүний хүмүүс их эзэн бурхандаа дуу хоолойгоо өргөсөнгүй. Гэвч зүрх сэтгэлээ түүнд юулж байсан болоо. Мөн тэрээр тэдний зүрх сэтгэл дэх бодлуудыг мэдэж байв. Мөнхөн үлрэн тохиохдоор их эзний дуу хоолой тэдний зүдгүүрт үед ирж өгүүлсэн нь тэргүүнээ өргөцгөө мөн тайтгарагтун. Учир нь бүр та нарыг боолчлол байх үед та нарын мөрөн дээр тавигдсан ачаануудыг бүр тэдгэрийг нуруунд дээрээ байгаа гэж мэдрэхгүй болтол би хөнгөлнө. Мөнхөн үдүгэ үлрэн тохиохдоор Алма болон түүний ах дүүсийн дээр тавигдж асан ачаанууд хөнгөлөгдөж байв. Тийм ээ. Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд их эзэн тэднийг хүчрхэгжүүлсэн билээ. Мөн тэд баяртайгаар мөн төвчээртэйгээр их эзний бүх таалал захирагдсан болоо. Их эзэн Алмагийн болон түүний хүмүүсийн зүрх сэтгэлтэй хэлсэн залбирлыг нь сонсож хариулдаг байсан шиг бидний төлөө мөн ийм үйлдэлийг би гэрчилж байна. Бид зүрх сэтгэлдээ тасралтгүй залбирснаар түүний ямагт залбирхтун гэсэн зарилгийг дагаж чадна. Бошиглогчдын өмнө олонтоо заасанчлан бидэнд залбирмааргүй санагдах эсвэл юу хэлэхээ мэдэхгүй байж болох ч Бурхан бидний зүрх сэтгэлийн нууц залбирлыг сонсдог. Та залбирлаа үргэлж дээш өргөж болохын тулд Тэнгэрлэг эцэг түүний хайртхүү хоёрыг байнга хайрлан зүрх сэтгэлдээ мэдрэх боломжтой. Биднийг амьдралынхаа нөхцөл байдлаас үл хамааран байнга залбирх үед их эзэн бидэнд амар амгалан байнгын дэмжлэг өгөх болно. Мозаягийн хөвгүүд байнга залбирдаг байсан учраас сайн мэдээг амжилттай номлож сүнслэг байдлаараа хүчрхэгжсэн жишээг би санаж байна. Бид Алмагийн номоос тэд өөрсдийгөө их залбирал мөн мацаг барилтад зориулсан байв. Тиймийн тулд тэдэнд бошиглолын суу бэлэг байлаа. Мөн илчлэлийн суу бэлэг байлаа гэж уншдаг. Тэд Тэнгэрлэг тусламж туйлын хэрэгтэй шийдвэрлэх мөч эртэл залбирхаа хойшлуулахын оронд тасралтгүй залбирснаар сүнслэг хүч чадал ирсэн гэдэг нь чухал юм. Баяр баясгалангийн үеэрч
мөн зовлон зүдгүүр уй гашуугийн үед ч тууштай залбирсан залбирал түүний хүсэл түүний төгс цагийн дагуу гарцаагүй шагнагдах болно. Бурхан эцэг амьд гэдгийг би мэднэ. Тэр бидэнд хайртай. Тэр бидний залбирлыг сонсдог бөгөөд амар амгалангийн мэдрэмжээр олон удаа хариулах болно. Мормны номд мөн идүүгээ та нарын итгэл болон сайн үйлсийн дагуу та нарын дээр танаа гэр орон мөн газрууд нутгуудын дээр мөн та нарын бог бас бодмал та нарын эзэмшдэг бүхний дээр эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийн тань дээр Бурхны амар амгалан энэ цагаас хойш мөн үүрд оршиг мөн би ийн ярив гэжээ. Ах эгч нараа би аврагчийн амлалт үнэн бөгөөд амар амгалангийн төлөөх та нарын зүрх сэтгэл дэх даруухан залбирал шагнагдан гэдгийг гэрчилж байна. Би үүнийг 61 жил ханилсан эхнэрийнхээ оршуулгын ажлын үеэр мэдэрсэн. Би амар амгалан бараг л баяр баясгалан гэмээр зүйлийг мэдрээд гайхсан. Оршуулгын ёслолд оролцсон хүмүүс намайг яагаад инээмсэглээд байгаа юм бол гэж гайхсан байх. Учир нь гэвэл их эзэн амар амгалангийн төлөөх залбиралд минь хариулсан бөгөөд түүнтэйгээ аж аргалтай дахин учрах учрлыг төсөөлөхөд тусалж буй ариун сүнсний баталгааг би мэдэрсэн юм. Их эзэн шав нартай амласан амар амгалан найдварыг надад өгсөн. Амар амгаланг би та нарт үлдээн. Амар амгалангаа би та нарт өгнө. ертөнцийн өгдгөөс өөрийг би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Би Есүс Христ амьд гэдгийг гэрчилж байна. Тэр бидэнд хайртай бөгөөд биднийг ажилтдаг. Тэрээр зүрхний угаас чин сэтгэлээс залбирсан залбирлаар маань дамжуулан бидний амьдралд амар амгалан үргэлжлүүлэн санал болгодог. Эдгээрийг би Есүс Христийн ариун нандин нэрээр даруухан гэрчиллээ. Амен.
Our dear Heavenly Father, Бидний хайр Тэнгэрт эцэг минь ээ. Бид таны амьд хүү Иесус Христэд гүнсгэлээсээ талархаж байна. Мөн түүний золиослолд талархаж байна. Мөн түүний амьдлалтад талархаж байна. Таны бошлогч даалнахээ өгс болон түүний зөвлөхүүд мөн 12 төлөгчд талархаж байна. Бид тэднийг дэмжиж байгаадаа бас талархаж байна. Мөн онцгой хуралдаанд оролцох боломжтой байснаа талархаж байна. Бид бошлогч Өгсийг тайлцлаараа түүний бас гайхалтай тэнгэрлэг өдөрмдөж талархаж байна. Тэгээд дэлхийд даяар байгаа таны хүүхдэд даруухан зүрхсэтгэлтэйгээр бидний гайхалтай үлгэршээж аврагч Христийг дагах зүрхсэтгэлтэй байхаар айцлаарай. Бид түүний ариун нэр дээр Иесус Христийн нэр дээр даруухнаар залбирч байна. Амен.
This has been a broadcast of the Энэ бол Saturday Есүс Христийн хожимын гигантүүдийн сүмийн жил тутмын 196 дахь ерөнхий чуулганы Бямба гарагийн өглөөний хуралдааны шууд нэвтрүүлэг байлаа. Сүмийн удирдагчдаа сонгогдсон хүмүүс үг хэллээ. Уг хуралдааны дуулыг ариун сүмийн талбайн Табернаклийн найрал дуучид дууллаа. Энэ болон бусад чуулганы захиасуудыг Church of Jesus Christ цэг орог дээрээс үзэж бусадтай хуваалцах нь бүхэнд нээлттэй. Энэхүү шууд нэвтрүүлгийг Bonneville Distribution олон нийтийн үйлчлэгээн зориулан нэвтрүүлж байна. Үүнийг гэр бүлийн болон сүмийн хэрэгцээнд ашигын бус зорилгоор хэрэглэж болно. Зохиогчийн эрхийг 2026 Intellectual Reserve Incorporated эзэмшдэг бүх эрх хамгаалагдсан.